Сайн байцгаана үзэгчдээ, манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Бид өнөөдрийнхөө нэвтрүүлэгт нэгэн сонирхолтой зочныг урьсан. Энэ хүн болвол одоо Фризоны заяа, перфектийн заяа гэдгээр ялангуяа бидний үеийнхэн бол андахгүй сайн мэдэх дуучин Батзаяа юм аа. За, энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Удаан чамайг харсангүй. Синутагт минь намрын салхин сэвэлцгээд сургаал үгийг тань мартаад зүрхэндээ үлдэг үрдээ би мөнгөн жигүүр тайлуушин бородоо бүхий бүрхээ бүхий мянган сагтаа. Сүүлд маш нам гүмхэн байх болсон Батзаяа маань ер нь хаагуур юу хийж байна гэсэн асуултыг хамгийн түр үзэгчд маань асуухаасаа гэж бодож байгаа. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ би бол одоо гэр бүлтэйгээ тэгээд одоо өөрийнхөө үндсэн ажлаа хийгээд мэргэжлэрээ ажиллаа явж байгаа. Тэгээд урлаг бол хийхгүй. Урлаг бол чиний нэг мэргэжлэг. Дахиад дараагийн мэргэжил нь ямар мэргэжил вэ? Тийм би санхүүгийн бизнесийн удирдлага төгссөн. Тэгээд тэр чиглэлээр ажиллаж байна. Хувийн бизнес хийж байна гэж ойлгочлох нь тийм. Тийм ер нь бол тийм. Манай нэвтрүүлгийн урилгыг ер нь анх хүлээж авахд ер нь жоохон хэцүү байх шиг байсан тийм. Ер нь бол тийм. Би ер нь одоо маш олон нэвтрүүлгүүд намайг орооч. Тэгээ би ер нь ордгоо. Яагаад гэвэл яа тэгээ юм хийгээгүй байгаа юм чинь тийм. Тэгээд телевиз зурагтаар гаргах ч одоо хэцүү шүү дээ. Яг одоо танаа урилгыг одоо үндэсний телевиз ярьж байгаа учраас маш хүндэтгэлтэйгээр одоо тэгээд баярын дуугаар учраас оролцооч гэсэн урилгыг маш баярлалаа. Ирсэн зочдтой бид нар дэлгэцэнд нэг дүрс үзүүлээ. Тэгээ ярьж байгаа байхгүй юу? Хойлоо ингэ дүрс үзгөө. Ямар дүрсчлэг гарах бол чи юу гэж бодож байна? Дөө мэдгүй. Яг ямар дүрс байгаа надад ч сонирхолтой л байна. Тийм. За тэгвэл найруулагч дэлгэцэнд дүрсийг өгөөч. Батзаяагийн үг ая манайх Японд болсон ая зохиогч хүүхдүүдийн уралдааны туслаа шагналт Батзаяа дуулж хөгжмийн коллежийн цөөхөл хөгжимчид хөгжимдэнэ. Эцээлээ. Ер нь бол мэдчихээн гэхдээ ийм хөөрхөн див дэлтэнэ. Гэтэ яг л төрөгчин байна ш. Дээлийн хий хийж өгсөн байна. Дэл чи яалаа заводоо тий 30 жилээ өгнө. Яг хөгжмөөр чи өөрөө сурж тэр хөгжмөөрөө тоглож дундаар нь тий. Өөрөө дуугаа зохиогоод өгөө бичээд аяа хийгээд дуулаад хөгжмөдөө энэ хэдгээр анги вэ? 6-7 мал. Тийм баг тий. 6-7 дугаар анги өгөх бас ийм бүтээл хийн гэдэг чинь маш авьяастай наа. Хүүхдээ харж байгаа юм шиг. Тийм үү? Яг танаа хүүхдээ харж байгаа шиг. Баярлалаа ёо. Ийм бичлэгийг үзүүлнэ гэж бодсон нөө. Гэхдээ ер нь бодоогүй. Бараг байхгүй. Ер нь надад ч бас байхгүй биш. Ер нь энийг харж байгаагүй юу? Урд нь бол тийм нэг харж байгаагүй л. Яг энэ болохоор нөгөө 94 онд Япон улсад болсон тэмцээнэ биш л.
Гэтэ яг хоо энэ ч нөгөө Монголд нь ирээд тоглосон л хвчлэг байна тий. Алтан намрын 94 наадмын тайз байгаа байхгүй. Тэгэхээр Алтан намар наадам чи өөрөө мэрэгжлийн хөгжмийн зохиолчдын одоо бүтээлээ сойдог юм маш том тэмцээн штэ. Тэгээ энд 6 7 дугаар ингээ өгөхөд өөрийнхөө бүтээлийг ингээ тоглоо зогсож ийн гэдгээл энэ бол бахархмаар зүйлээ. Оюун төлгөөрөгч 89 онд Гран При аваад Япондсан тийм өөртөө ингээд Айдуу зохиогч багчуудын уралдаан тий. Олон улсын тэрэнд оюун төлгөөрөгч дараа нь Солонгоо гэд бас охин ороо. Тэгээ би 3 дахь орж исэн. Тэгээд ирээд Алтан намарт орж исэн. Тэгээ тэр оролцсон дугаараа Алтан намарт дахиад оролцож байгаа юм байна шүү дээ тий. Алтан намрын тайзан дээр ингээ гараад дуулахад хэцүү байсан нөө. Одоо та нар ч ингээд мэрэгжлийн бас хөгжмийн чиглэлээр сурж байгаа хүмүүс яг тэр том тайзан дээр тэр олон хөгжмийнхний дунд ингээд дуулна гэхээр хэцүү байсан нөө. Тий, ер нь бол жоохон хүмүүсийн хувьд бол хэцүүлтэй. Гэхдээ яг манаас нөө мэрэгжлийн одоо консерватор болсон ба шүү дээ. Тэгээ одоо ангийнхантайгаа баг хамт байж байгаа шүү дээ. Манай ангийнхаа ард хөгжим тоглолдог ч юм уу. Тэгээ явж болохоор гайгүй байна. Йоо би өөр дээр ивчлэг болдог гайхаад байна. Марыг охин харж байгаа юм шиг л хараа гэж. Охин чи яг өөртөө ч адилхан уу те? Охтод аавыгаа дуурайдаг те. Тэр нөгөө Японд болсон тэмцээнийхээ уралдааны талаар жоохон дэлгэрүүлж яриач. Очоод оролцоход ер нь ямар байсан? Кичнээн одоо орны хүүхдүүд оролцсон ч гэх юм уу те? Тэр чи 94 онд болсон. Тэгээд яг хоо миний сайн санаж байгаагаар бол одоо миний төрс өдөр болжсэн 7 сард болжсэн тийм. Өдрөний Звезда гэдэг чинь тийм тэрний хөтлөгч ч үт юм уу тийм. Тэгээд тэр Солонгосын одоо нөгөө бас нэлээд нэртэй дуучин болсон. Би нэрийг санахгүй байна тийм. Тэгээд тэр дуучин ч үт юм уу. Яг ингээ буцаад бичлэгийг харахаар бидний үеийнхэн тийм хүүхдүүд орсон юм байна да гэж бодогддог. Тэгээд миний хувьд бол одоо улсынхаа нэрийг өндөр дүүргэх нэлээд том хүсэл эрмэлзэлтэй очсон. Тэрийгээ ч гэсэн юмсан би өөрийнхөө хувьд бол биелүүлсэн гэж үздэг. Бидний үеийнхэн төдийгүй одоо нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс ингээд Perfect хамтлаг, Frison хамтлаг гэх юм бол маш гоё дуунуудтай гоё тийм хөвгүүтэй хамтлаг байсныг одоо эргэл харж одоо ч уран бүтээлээ хийж лээ шүү дээ. Тэгэхээр энд заяа манаас их голлох үүрэгтэй байсан хамтлагтаа. Тэгээ чи ер нь энэ хоёр хамтлагт байхдаа бас яг энэ дуу зохиох, ая зохиох энэ одоо зүйлээ уран бүтээл дээр их гаргаж ив. Ер нь дуу зохиохоос илүү осоо гэд бид 4 хүүхдээсэн. Нэг анги хүүхдүүд. Тэгээ нэг анги хүүхдүүд бас нэг хамтлаг байгуулсан. Тэр бол Frison байсан. Анхны бүрэлдэхүүн. Тэгээ анхны бүрэлдэхүүн. Тэгээ манай осоо маань гадаад Америкт яваад тэгээд бид 3 Frison-ыг анх байгуулсан да. Тэгээд явцсан. Дараагийнх бол манай Perfect байгаа шүү дээ. За Perfect бол одоо манай Баяраа Зоргоо манай Тадич ган төмөртэй заяа гэсэн юм бүрэлдэхүүнтэй. Бид нар бол ер нь салшгүй ер нь энэ залуу насны хамгийн тэ одоо сайхан найз нар, сайхан уран бүтээлийн хамтрагч нар амьдрал дээр ч гэсэн тусдын болж явдаг. Бидэрт дуурлага одоо ч хаяагүй. Манай Зоргоо маань Баяраа маань бүгд студ хийж байгаа те. Намуу студ, Perfect студ гэдэг. Илүү нөгөө юуны дэлгэцийн цаана гэдэг шиг ажил хийж байгаа те. Ардлын фронтд очсон байна те. Одоо чи ингээ урлагаас ингээ жоохон хөндөрөөд одоо хичнээн жил болчих. Бараг 10 жил мэл болсон баха. Болсон. Тайзаа санддаг уу? Тэглэг яг ер нь бол тэгтээ одоо миний хийж байгаа ажил ч гэсэн ер нь урлагтай нэлээд холбоотой. Тийм үү. Тийм тэрний тус дэмээр ингээл ажиллаад амьдрал явж байгаа учраас ер нь урлаг тайзаа санддаг байх уу? Хөгжим бүжгийн коллежийн сурагч гэхээр энэ 600 студид бол хүүхд тахта маш их одоо орж иж бичлэг хийлгэж лээсэн баг. Тэгээ сая ингээ орж ирэхэд ямар дурсамж хамгийн түрүүн бодогдов. Үнэхээр гоё санагдсан. Тэгээд бас багасаа одоо саяын бичлэгээс ахуулаад ер нь бол одоо үндэсний телевизтэй бол холбоотой байдаг. Ер нь урлагаар явж байгаа бүхэл хүүхдүүд энэ нэг давхрын хаалгаар орж ирээд ингээ хоёр дахьт гарч ирээд гарсан байх гэж бодож байна. Тэгээд үнэхээр одоо бүр ингээд тий багийнхаа жоохон байсан бүхэл дурсамж сэрэгч үнэхээр гоё тий. Чи хэдийгээр энэ одоо урлагийн замаас хөндөрсөн ч гэсэн чиний дууг сонсдог, танай хамтлагийн дууг сонсдог байсан сонсогчид одоо хүртэл ингээд бацяг үгэлсээр байдаг байх гэж бодож байна. Тэр хүмүүсийн нэг нь бас би. Тэгээ сайн сайхны хүсье заяа. За баярлалаа. Тэгээ намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээ үндснийхээ телевизийн хамт олон одоо урлагийн их өндөр амжилт хүсье. Нийт үзэгчдтэй одоо шинэ оны минь төргий. Та бүхэн маань ирж байгаа шинэ ондоо ад жаргал
одоо юу сансан 9 цагаан өсөл нь биелэх болтугай гэж хүсье. Яг хаяа бас дуулж магадгүй мэдэхгүй байна те. Заваа олдоол гэж та нарт бас те гитартай ч гэсэн нэг дуулж үзүүлээ гэж бодож байгаа тий. Наа үнэхээр гоё байлаа. Харин би бүр өөрийнхөө багын имжлэг үзээд бүр шокрлоо шүү дээ. Одоо юу лээ ухарж шүү дээ те. Бараг 94 онд чинь одоо 30 жилийн өмнө те. 94 ч тий. 30 жилийн өмнө хвшлээ те. Гоё агац те. Гоё байна гоё. Харин би харчаад ямар хөөрхөн. За би ямар ч гэсэн л за яг орууландаа гэж бодлоо тэгэл нэлээд шургуу яриад байсан тийм учраас те. Би одоо ийм бичлэг үзүүлэх гэж байгаа маяг хэлэхэр ч аяг өгцөн. Харин тийм ээ те. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын гавьяа жүжигчин Ятга хөгжмийн хатан мөнх эрдэнэгч маань хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Өнөөдрийн телевизээ үзэн суугаа үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргье. За манай нэвтрүүлэг онцлогтой. Хоёрын юу ярих вэ гэдэг бол энэ дэлгэцэнд гарах нэгэн дүрс бичлэгнээс улбаатай ах юм. Та хоёулаа дүрс бичлэг үзье тийх үү? За тийм. Санхүү гүлэм ятгын гоцлол хөгжим бичгийн дунд сургуулийн оюутан мөнх эрдэнэ. Яа, гоё бичлэг гараад ирнэ. Хөөрхөн байгаа. Манай одоо Шарга багшийн хамгийн анхны ятган зэрүүлсэн гоцлол бүтээл шүү дээ. Тэгэл та шууд тоглосон уу? Тэгсэн. Тэгээ хоёр дахь бүтээл нь одоо яг орчин үеийн хэлбэрээр ард түмэнд гүрээд хоёр хос ятгаар тоглож ардлын аранжировкийг халиух хийсэн. Яа, ямар гоё бичлэг гараад ирвэ. Нэгдүгээр курс, хоёрдугаар курс байсан юм. Тийм. 92 он байна уу? 91 он байна уу? Цэцэг хатгацсан. Тийм. Чалк болк тавьцаа. Шар багшийн бие даасан уран бүтээлийн концерт болдог гэсэн. Тэгээ тэр үеийн одоо тоглолтуудыг ингээ харахад маш их тийм чанар одоо шаарддаг байсан шүү дээ. Маш гоё сэтгэл хөдлөсөн, догдолсон, дотор бас огшсон тийм сайхан бичлэгийг тавилаа. Одоо би бас боддог байхгүй тэр үед тоглож байсан тэр бичлэг минь байдаг болов. Яг тэгэхээр нөх хүүхдтэй ярихтаа ингээд ээж нь ийм урт юм одоо бүдүүн гизгтэй байсан. Тэр үед ингээд тайзан дээр гарахад манай багш үсээ ингэж шүлж гэ. Миний үсээр их гангарах дуртай байсан байхгүй. Тэгээд эндээ ингээд юм хөөрхөн ягаан цэцэг заавал зөөлөгдөг. Тэгээд би сая багшаагаа их дурсаж бодчихлаа. Бүх зүйлийг төгс төгөлдөр одоо шаваа бэлдэж ингэж одоо тэр тайзан дээр гаргадаг байсны тод илрэл ингээ харагдаж байна л да. Тэгэд энэ бичлэгийг би үзээгүй маш их удсан байна. Маш их сэтгэл хөдлөж байна. Маш баярлж байна бас тийм. Манай архивд энэ бичлэг байгаа болов уугүй болов гэж та бодож ирсэн үү? Би бодоол тэгэл нэг асууя гэж бодоол ана мартдаг байсан. Гэхдээ сая яг энэ бичлэг гарч ирнэ шээ. Сансангүй. Та харин яг ингээд дуу алдаад нэг хэсэг ингээд айгүй сонир болсон. Би таныг бүр ойлгох нь л гэж бодлоо. Яг дотроо бол би юу бодсон гэхээр яг энэ үед энэ мөнх эрднийг бүтээж ирсэн. Тэгээ энэ бүх одоо хөгжимчин болох тэр суурийг ямар ганган гоё хийж ингэж бэлдэж байсан багшаараа л би их бахархад суулаа. Таны багш хүн Зундын Наран Туяа гэж одоо их залуугаараа бурхны орон руу зорьсон. Тэгтээ би багшийнхаа үйл хэргийг даалтахгүй үргэлжлүүлээд өнөөдөр бас багшийнхаа оронд багш болоод давхар өөрийнхөө одоо уран бүтээлээ хаягахгүйгээр хоёр далавч одоо жинхэнэ зэрэг дэвэд л ингээл явж байгаа. Би бол багшийнхаа өмнө одоо хариуцлагаа бол маш сайн хийж яваа л гэж өөртөө боддог. Үнэхээр гоё юм аа. Ингээд хүний залуунаас багнаас ингээд бичигдэд үлдэн гэдэг өөрөө энэ телевизийн урлагийн бас нэг гайхамшиг гэж бодож байна. Үнэхээр таныг буцаагаад тэр хөгжим бүжгийн коллежийн
оюутан байсан мөн Эрдэнэтэй бид уулзалт чадлаа. Яг тэглээ те. Хөөхт ахын мөнх эрднийг ингээ харахад бас сонирн байна. Одоо энэ чинь бараг 30 жилийн дараа харж байгаа гэсэн үг байхгүй тий. Хүн 90 он уу 91 он уу тэр үеийн бичлэг байгаа. Яг тэгэхээр яг энэ 21 чавцтай ятга анх удаа Монголд орж ирээд одоо ятгын бүтээлүүд одоо гоцлол хэлбэрээрээ ард түмэнд танигдаж эхэлж ирсэн. Яг тухайн үеийн анхны бичлэг байхгүй юу. Тэгэхээр 91 он бах гэж бодож. Тийм. Тэгэхээр хөгжмөн зохиолч Шарвгаан уран бүтээлийн энэ том үдшилэг чинь тухайн үед дуурийн театр ч юм уу соёлын төвөргөнд болж таарна. Тэгтэл тэр өөрөө том тайз байгаа байхгүй юу. Тэгтэл тэн дээр хөгжим бүжгийн коллеж оюутан өөрийнх нь ингээд хөгжмийн бүтээлийг ятга хөгжим зориулсан бүтээлийг тоглож ийн гэдэг бол та бүр оюутан байхаас л онцгой хөвгтэйжээ гэж би бодчихлаа. Би хөдөлмөрч байсан. Ямар ч байсан багшийнхаа одоо хэлсэн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг. Тэгээ өөрөө хамгийн гол нь хөгжмөндөө асар дур сонирхолтой. Тэгээ тэр үед чинь одоо ингээд нөгөө одооны үе шиг зохиол бүтээл тийм элбэг байгаагүй. Дөнгөж одоо манай хөгжмөн зохиолч Жанцсан Норуугаа, Шаруугаа, Чин Зоригоо гэлтэй бүх энэ хөгжмөн зохиолч ятгын одоо тэр хөгжил рүү анхаарал хандуулж ирсэн цаг үе байхгүй юу. Тэр үеийн хамгийн анхны одоо ятгын гоцлол хэлбэрийн бүтээл ардаа ямар ч найрал хөгжим байхгүй тий. Төвлөр гуртай биш. Одоо гоцлол хөгжим чи өөрөө бүрэн тэр хөгжмийг одоо илэрхийлэхэд маш их чадвар, чадамж одоо шаардагдчихсэн. Тэр үеийн одоо анхлан ятган зориулсан Шарав багшийн хоёр бүтээлийн энэ ихний бүтээл нь байхгүй. Хоёр дахь бүтээл нь болохоор миний нэг хос ятгатай тоглодог Шарав багшийн вариац концертино гэж бүтээл байгаа. Энэ бүтээл ер нь би бол одоо Шарав багшийг бол ерөөсөө ятгын урлагт маш том зүйлийг хийж үлдээсэн юм байна. Одоо ер нь бид нар түүнийг тоглож явхад ард түмэн байтугай дэлхийн аль ч улс оронд түүнийг бол маш сайхан хүлээж авдаг. Тухайн үед мэдээж мэрэгжлийн урлагийн байгууллагуудад хөгжимчд бол байгаа. Гэтэ хөгжим бүжгийн коллеж оюутныг сонгож тоглуулах тэр сонголт ер нь яаж хийгдсэн юм бол та тэгээд энэ том тайзан дээр гараа сандарч ирсэн үү? Энэ багш хүний тэр нэг нарийн ухаан гэж байна. Зөвхөн надаас шалтгааллахгүй. Би хичнээн дуртай байгаа хөдөлмөрч байгаад хамаагүй шүү дээ. Энэ багш хүн тэрийг тайзан дээр гаргах тэр бүх одоо тэр итгээд бүр сандлаа бариад ятгаа бариад яаж гарч яаж орох уу гэдгийг ч одоо хэд дахин хийдлэгдэг тийм. Энэ бүхнээс биднийг л одоо ерөөсөө тайзан дээр үзэгчтэй хүндлэх тэр гой хүндлэлд сургаж исэн баа. Тэгээд одоо гоцлол надыг тоглож чадна гэдэг тэр итгэл үнэмшил багшаад минь байсан байна. Тэр учраас одоо Шар багшийн тэр санхив гүлэн гэж энэ гоцлол бүтээлийг оюутан болоод би одоо 4 дахь жилдээ суралцж байгаа л хөхт байхгүй юу. Тэгээ надыг голохгүйгээр ингээд тоглуулад энэ уран бүтээлийн үдшилтэд 30 жилийн дараа эргээд харахад өнөөдрийн мөнх эрднийг яг энэ тайз бүтээжсэн тэр зориг, тэр урам, тэр далавчийн минь дэвжсэн юм байна да гэж би сайн бодож суулаа. Маш их баярлалаа. Энэ нэвтрүүлгийг хийгээд одоо хүмүүст ингээд бичлэгийг үзүүлэхээр яг үнэхээр тийм байдаг. Яг л миний одоо урлагийн алтан тайз руу намайг хөтлж гаргаж ирсэн үеийн бичлэг байна. Яг намайг энэ урлаг руу хөтлж ирсэн яг тэр бичлэг байна гэж маш олон зочид хэлсэн. Тэгээд үнийг сонсохдоо бид нар ч гэсэн маш их баяртайгаа. Таны болоод өөр одоо өчнөн олон урлагийн бусад нийгмийн салбарын маш олон хүмүүсийн дүрсэлжлэг манай үндэсний олон нийтийн телевизийн архив сан хөмрөгт байгаа. Тэгэхээр бид бас энийг дараагийнхаа нэвтрүүлгүүдээр сурал болго үзэгчтэй хүргэе гэж бодож байгаа. Маш гоё юм. Энэ үнэхээр телевизийн салбар гэж гайхамшигтай юм да тий. Хүний тэр жоохон нас, өнөөдрийн нас одоо өнгөрсөн одоо ирээдүй бүх зүйлийг ингэж харуулж чаддгаар гайхамшигтай юм аа. Тэр нь тэгээ мөнхрөөд үлддэг нь бүр ч их гайхамшигтай тий. Тийм би бол үнэхээр бахархаж байна та нарын хөдөлмөрөөр. Таны хүүхдүүд ч гэсэн бас ингээд яг ээжийнхэн тэр бага настай нь эргээд уулзах нь шүү дээ тий. Гоё. Одоо би сая бодохгүй юу манай охин ч бас хаяа ятга тоглодог. Тэгдэг тий. Тэг ингээд урт үстэй байвал ингээд шүлжээд суул яг л тэр залуугийн мөнхөрт нь харагдах нь байна да гэд ингээд энэ цогцолыг бас нэг тоглоулъя да гэж бодчихлаа. За гавьяата баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч тэгээ битүү хатуу яг яах гэж байгааг нь мэддэхгүй зүйл яриад ингээд өөрөхөд итгээд хүрээд ирсэнд маш их баярлалаа. 30 жилийн өмнө бараг шахуу хийсэн энэ бичлэг байгаа юм чинь 50-20 энэ сууж байгаа бичлэг ч гэсэн ахаад 30-40 жилээр ингээ хадгалагдаад үлдэх нь тодорхой юм. За тэгээ таны уран бүтээлд тэгээ шинэ одоо гарч байгаа жилдээ илүү хамжилттай байхыг, ажиргалтай байхыг, эрүүл байхыг бэлэгдэж өрөө ингээд таны гоё шинэ уран бүтээлийг сонсъё тийх үү. За маш их баярлалаа. Энэ сайхан хүндтэй нэвтрүүлэгтээ уран оролцуулсан та нартай чин сэтгэлээсээ талархаж байна. Тэгээд энэ өнөөдрийн нэвтрүүлэг надад бүр маш ховор, тийм нандин утсын минь хөндсөн тийм сайхан нэвтрүүлэг байлаа гэж би дотроо бэлгшээж бодож байна. Одоо энэ сайхан
өргөнөөс гарахтаа дахиад надад нэг юм шин сэтэл төрж гин те. Тэгэхээр энэ бол уран бүтээлч хүнд их ховор завшаа. Тэгээ өнөөдрийн энэ сайхан нэвтрүүлэгтээ би нарны бүжиг гэж энэ сайхан төгөлдөр хуурын госол энэ сайхан бүтээлийг одоо ард түмэнд шинэ жилийн сайхан уур амьсгалаар ингэ найруулгыг хийсэн манай Эвэр бүрээний Чин бат маань найруулгыг хийсэн байгаа. Тэгээ шинэ хувилбараар нь одоо өргөн барихтаа тун их баяртай байна. Санамсаргүй юм шиг мөртлөө сонио учрал тохиол биш. 30 жилийн өмнө та шарвгаан бүтээлээ тоглож исэн бол өнөөдөр энэ бичлэгээ үзээд эргэж яриа дахиад ингээд бүтээл төлөвлөх дахиад шарвгаан бүтээл. Дахиад шарын бүтээл, нарны бүжиг бүр тий. За маш их баярлалаа.